За, ордоо орж ич штэ. За. Нөгөөдөл чи яад орж ирэхгүй байна. Байна уу? Ахаа баамаа. Би бүр болохгүй байна гэж бодоод байсан. За. Хичээл дорё. За одоо юуны тухай үзмээр байна? Одоо би нэг тиймний тухай нэг үзэж мэдчмээр байна да гэсэн юмнуудаа хэлээ. Тэгээ тэр даваа нөхс нь орё. Хэлж өгье. Хичээл ерөнхийдөө ингээд дуусгаж байгаа юм байна та тий. Өрөө цэвэрлэгээ үйлчлэгээд чөчөөгт галав гэдэг алавтуудын талаар дэлгэрэнгүй жоохон явуулах юм уу? Ямар байна? За би энэ чөчөөгтөх өрөө цэвэрлэгээ үйлчлэгийг явуулъя тийм ээ. Тэгээд нэрээ тэгээд эргүүлээд уншаарай заяа. Уншаад тэгээд ойлгосон юм даа болоорой. За тэгвэл би бодохдоо жочнууд зоогон газрын үйлчлэгээний хэлбэрүү тэр зоогон газар нь ямар үйлчлэгээ үзүүлдэг юм бэ гэдэг талаас нь байвал зүгээр байна уу? Яаж чинь тэрнийг оруулах уу? Тэрнээс нь оруулах уу? Аль эсвэл стресс менежмент ч юм уу харилцааны талаар юм байж болж байна. Тэ стресс менежмент сэтгэл зүйн талаас нь үйлчлүүлэгчийн сэтгэл зүйн талаас нь их бэлдсэн юм. Одоо энэ дээр авчраг байна л да. Яг өөрөө хийсэн юм бол ажиллаа гал та. Би нөгөө тэрний чинь болохоор үйлчлэгээний соёл гоо зүй гэдэг хичээл ордог байхгүй. Тэгээ тэрэн рүү ороод төвчтэй. Тэгэхээр яг тэр талаас нь бол одоохондоо яг та нарт үзүүлчих юм болов. За тэгэхээр одоо харагдаж байна уу? Жочдууд зоогон газрын үйлчлэгээний хэлбэрүүд ямар хэлбэрүүд байд юм бэ гэдэг. Тэгээд жочдууд л зоогон газартай бол заавал ингээд салшгүй холбоотой байдаг. Тэ үйлчлэгээний хэлбэрийн англи нь болохоор зөөгчөр үйлчлэх, өөрөө өөртөө үйлчлэх, лангуугаар үйлчлэх. Та нар мэдж байгаа шүү дээ, тий? Та нар мэддэг үйлчлэгээний хэлбэрүүд байгаа зү тий? Зөөгчөр үйлчлэх гэхээр зөөгч ширээнд нь авчирж үйлчлэх нь өөрөө өөртөө үйлчлэх гэхээр та нар бэлэн байгаа материалуудыг өөрөө авчирж үйлчлэх нь тий? За бас манайхаар бол алта барбекю гэл одоо бүтээгдэхүүнүүдээ өөрөө сонгоод тэгээд шаруулад өөртөө үйлчлэх юм газар байгаа тийм ээ. За лангуугаар үйлчлэх гэдэг нь болохоор хагас боловсруулсан болон бүтэн боловсруулсан юм бүтээгдэхүүнүүдээ лангуугаар үйлчлэгээ тийм ээ. За зөөгчөөр үйлчлэгээ гэдэг нь болохоор энэ зочдыг угтан авч мэдчлийн ширээнд нь урьж суулгаад бүх үйлчлэгийг зөөгч нар өөрөө гардан ийм гүйцэтгэх ийм үйлчлэгийг хэлдэг. Үүнд хоолны цэс гардуулах. За зочинд хоолны цэсээ өгж дээ энэ зурган дээр байгааз. Хоолны цэсээ аль талаас нь өгж дээ те. Тэр нь харахгүй зүүн гар талаас. Тэ эмхтэн өндөгж байгаа. Ерөөсө зөөгчөр үйлчилж байгаа тохиолдолд бол заавал энэ эмхтэн өнд нь өгдөг. Аль эсвэл одоо тэр үйлчлэгийг одоо даах гэж байгаа те. Одоо юу гэдгийг төрсөн өдөр эзэн бол эзэн нь өөрөө даах гэдэг юм уу? Аль эсвэл одоо нэг өөр хүн даах гэдэг юм. Тэр юм ч юм уу? Аль эсвэл нөгөө том юм нэр хүндтэй хүн байвал тэр хүнд нь өгч болно те. Ихвчлэн одоо эмгтээд тал нь бол үйлчлэгийг бол үзүүлдэг байгаа. За энэ үйлчлэгийг ганцаарчилсан эсвэл хамтын үйлчлэгийг гэсэн хоёр чиглэлээр зохион байгуулна. Ганцаарчилсан үйлчлэгээ гэдэг нь болохоор 4-6 хүний суудалтай 3-4 ширээ бүхий үйлчлэгийг нь болохоор нэг зөөгч хариуцсан үйлчлэгийг бол ганцаарчилсан гэж хэлдэг байна. За хамтын үйлчлэгээ гэдэг нь болохоор 2-3 зөөгч тодорхой тооны ширээнд одоо юу гэдэг 5, 10 гэдэг 15 ширээн те хамтран ажиллаж үйлчлэгээний тодорхой хэсгүүдийг хийж гүйцэтгэх юм хэсгүүд ажиллаа хийж гүйцэтгэхийг л хэлдэг байна. За өөртөө үйлчлэх. За өөртөө үйлчлэх бол бид нар мэдж байна энэ зурганд гараад гисэн мэй харагдаж байна тийм ээ.
За энэ болохоор энэ үйлчлэгэнд зөөгч болон зочид өөрсдөө оролцох тохиромжтой хүйтэн хоолыг хүрэх лангуун за халуун хоолыг болохоор харлан байлгах чинь за хийж тавьсан байдаг. За мөн тавгыг нь бол хажууд нь байрлуулсан байдаг тийм ээ. За зочид өөрсдөө дуртай хоолой сонгон хэрэглэнэ. За болохоор энэ болохоор зочдод болохоор нөгөө өглөөний цайнд хөвчлээ хэрэгэлдэг байгаа тийм ээ. За зөөгч нар зочдыг сонгосон хоолыг ширээ рүү навьчж өгөх, хоолнд тохирсон ундааны зүйлийг нь сонгох, олох зэргээр үйлчилдэг. За энэ үйлчилгээний үед болохоор тусгай ундааны цэсээр үйлчлэг үүнийг нь тусдан тооцдог, үнийг нь тусдан тооцдог. За хоолны үнийг болохоор нэг ижил үнэнд багтаасан байдаг. Одоо юу гэдэг бүх үйлчлэгээ одоо 15,000 ч юм уу 10,000 ч юм уу 8,000 ч гэдэг юм уу тийм ээ. За ингэж тогтоосон байдаг. Энэ үйлчлэг нь болохоор дэлхийд дахин Швед ширээний үйлчлэгээ гэж хвчлэн Шведистос гэсэн бааз орсоор гэсэн юм тийм. За Швед ширээний үйлчлэгээ гэж алдартай юм үйлчлэгээ байдаг. За Швед ширээний үйлчлэгээр хвчлэн өглөө өдрөө оройн хоолны үйлчлэгэнд бол хвчлэн өглөө оройн хоолнд бол тохиромжтой байдаг. За өглөөний хоол бол зочдод бол Швед ширээний үйлчлэгээ бол ихэнх зочдод бол Швед ширээний үйлчлэгээр үйлчилдэг байгаа. За лангуугаар үйлчлэх. Лангуугаар үйлчлэх нь болохоор энэ үйлчлэгээ төргөн хоолны газар бааранд их хвчлэн үйлчилдэг байгаа тийм ээ. За бэлэн савсан хоол түгэх маш богино хугацаанд бэлтгэх хоолоор үйлчлэхэд илүү тохиромжтой юм үйлчлэгээнүүд байгаа. За үйлчлэгээний аргууд нь болохоор ямар аргууд? Тийш дээ. Тийм тэгэн дээрээс хоолн захиалаад аваад хоолно. Гэхдээ энэ нь болохоор яг нөгөө манайх болохоор гуанз яриад байна уу та нар? Гуанзын үйлчлэгээ биш те. Энэ нь болохоор нөгөө маш түргэн хугацаанд болдог юм. Одоо юу гэдэг лээ одоо кофе шоп гэж ярьдаг штэ. Кофе шоп ч гэдэг юм уу те. Альсгүй л одоо юугаар үйлчлдэг нэг газрууд байдаг штэ. За одоо торт морт бялуугаар үйлчлдэг нэг тийм жижигхэн тийм газрууд байдаг штэ айгу өртгөн айгу өндөр те. Одоо юу гэдэг нэг кофе 3,000-аар зарагддаг тийм газрууд манайд айгуух байдаг штэ 1,500 3,000 гэл зүгээр лефтэн цайлахад 3,000 гихчшээ тийм үйлчлэгээ үзүүлдэг юм газрууд байдаг байхгүй лангуугаар үйлчлдэг үйлчлэгээ газрууд. За үйлчлэгээний энэ нь болохоор зочдлын дэрэгдэх юм үйлчлэгээний газруудад бас их хвчлэн байрладаг энэ үйлчлэг. За үйлчлэгээний аргууд нь болохоор зочны ая тухтай байдал тэдний сэтгэл ханамжийг бий болгож чиглэгдсэн байх ба тус бүр өөрийн гэсэн юм онцлогтой үйлчлэгээний онцлог үе шатаадаг агуулсан байдаг. За ихэнх үйлчлэгээний аргууд нь Европоос гаралтай байдаг тийм ээ. За олон жилийн туршид олон жилийн туршид улам сайжирч боловсрсоор байгаа энэ үйлчлэгийн. Зөөгөн газрууд нь болохоор хоолны цэс болон үйлчлэгийн онцлогоос хамаарат үйлчлэгийн нэг эсвэл хид хідэн ийм аргыг бол хослуулж болдог. За зөөгөн газрын үйлчлэгийн нь бол дараах үйлчлэгийн аргуудыг хэрэгэлдэг. Үүнд болохоор гар дээрээс олгох буюу Франц арга. Сонсож байна уу манайхаа? Байна уу? Энх болор унтаад байна уу юу? Юугаа өг камераг өгөө. Алтан гэрдгийн болроо хоёр. За. Би бүр айгүй эвгүй байгаа юм чи ганцаараа бүр яриад байгаа юм шиг эвгүй сэтгэл төрөд чинь. За тэгэхээр яах нь гар дээрээс нь олох арга нь болохоор Франц арга байдаг бахан тийм ээ. За туслах ширээ ашиглан олгодог арга нь болохоор англи арга байдаг бахан. Энэ нь болохоор тусгай ширээн дээр хоолой бэлдээд тэгээд чичэндээ үйлчлдэг арга байгаа тийм ээ. За хоол ундааг нь ширээн дээр нь тавьж зочноор өөрсдөр нь сонгуулах арга нь болохоор Орос арга гэж байгаа. За хоолыг зочин бүр тавгалсан байдлаар нэм олгодог арга нь болохоор Америк арга бахан тийм ээ. За буфетээр хоол олгох арга нь болохоор Герман арга байдаг бах нэ.
За Франц үйлчлэг нь болохоор энэ үйлчлэг нь хоолыг жошинд нь танилцуулж гар дэс нь олох арга. За энэ аргаар жуус, салаад, үндсэн хоол, сүмс олгож болох ба зөөгчөөс мэрэгжлийн уур чадвар маш их шаарддаг. Хоол олох багаж хэрэгсэлтэй зөв хайрцах ажиллагааг бол маш их шаарддаг гэд. За нэг удаа 12-оос доош тонны жочинд үйлчлэхэд тохиромжтой. За мөн дэлхийд дахинд Франц үйлчлэгээ буюу мөнгөн үйлчлэгээ гэж алдарсан байдаг. Энэ аргыг зөөгчийн бүрэн үйлчлэгээтэй уялдан хүлээн авалтанд хэрэгэлдэг гэж. За англи арга энэ үйлчлэг нь болохоор хоолыг жочны аянд ширээн дээр нь бэлдэх ба гүйцэн боловсролт хийх байдлаар үйлчлэгээг нь үзүүлдэг юм арга байгаа. За маш өндөр түвшний үйлчлэгээ бөгөөд хоол хийхэд шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнийг гал тогооноос мөнгөн царан дээр авч ирж жочны дэргэд тэрэгцэр дээр бэлдэж өгдөг ийм үйлчлэгээ байдаг бахан. Бэлдсэн хоолыг жочны тэрэгцэр дээрээс хийж үйлчилдэг ийм үйлчлэгээ байгаа. За Орос үйлчлэг нь болохоор дотроо нэлээд хэдийн юм хувилартай байдаг. Франц үйлчлэгийг бодоод энгийн үйлчлэгээтэй байдаг. За Франц үйлчлэг нь болохоор ДЦ-ийн ханд үйлчлэг юм үйлчлэг байдаг. За энэ үйлчлэг нь болохоор албан ёсны үйлчлэгэнд их хэрэглэгдэг бөгөөд үйлчлэг өндөр түвшинд явагддаг. Зочин бүртээ тулж хайрцах юм шаардлага гардаг. Зочин орж ирэхээс өмнө ширээг нь засч ширээн дээр нь хүйтэн хоол жууш далах ундааж чихэр жимс зэрэг дэлгэн тавьж дээр нь багаж хэрэгслийг нь тавьдаг. За бид нар сайн мэдж байгаа тийм ээ. Захиалга өгсөн тохиолдолд ийм үйлчлэгийг үзүүлдэг нь манай Монголд бол тийм ээ. За Америк үйлчлэг болохоор энэ үйлчлэг нь Франц, Орос, Англи арга бодвол их энгийн бөгөөд зоогийн газруудыг өргөн хэрэгэлдэг ийм арга. За Монголд бол бас хэрэгэлдэг. Америкийн аргын гол онцлог нь бүх төрлийн хоолыг зориулалтын тавглан зочинд олгодог. За бид нар мэдчихэж байгаа тийм. За тавтай хоолыг гал тогоонд бэлтгэж зочны баруун гар талаас нь олгоно. За зүүн гар талаас нь бохрыг хураадаг, баруун гар талаас нь олгодог байгаа тийм ээ. Зоогийн газарт. За ахмад хүмүүст эмэгтэй хүнээс эхлэн үйлчлэгээ. Ахмад хүмүүсээ болон эмэгтэй хүмүүсээс эхэлж үйлчлдэг аргыг бол Америк арга гэдэг байна тийм ээ. За шивэд болон буфет үйлчлэгээ. За чочтод халуун хүйтэн бүх төрлийн хоол ундаа салат зэргийг бүгдийг нь эсвэл зарим хэсгийг нь зассан ширээн дээр дэлгэн тавьсан байна. За жошин тэдний сонголтоо их боломжтой бөгөөд жошинд зөвхөн бохир тавг багаж хэрэгсэл хураах юм өргөг гүйцэтгэх нь сайн бэлтгэж зохион байгуулсан буфет үйлчлэг нь жошинд төрөл бүрийн хоолноос өөрийн хүссэн хоолыг нь сонгож авах юм болцоог олгодог. За буфет үйлчлэгийн ширээ цэцэлтийн ийм зураг байгаа. За дараа нь та нар хараарай заяа. За анхаарал тавьсан явдал баярлаа. За багш нь юмнуудаа. За энэ байлаа явуулъя багш нь тий. За сонирхолтой байна уу? За тэгье. За ингээд хэрвээ нөө зоогийн газрын хичээлтэй цуг ингээд явсан бол багш нэг гоё хөөрх юм байгаа. Тэгээд багш зоогийн газрын хичээлд оруулахгүй л байна л да. Тэгээд мэдхгүй би та нарт авах юм болов үгүй юм болов мэдхгүй байна. Юу гэсэн хүний нөөц гэсэн чөчнөдлийн хүний нөөц. За тэгээд нэг нь юу лээ? Чөчнөдлийн хүний нөөц. Нэг нь болохоор сүлжээ биш ээ. Дэлхийн сүлжээ чөчнөдлийн маркетинг гэсэн. Тэр хичээл орсон уу? Саяын хичээл чи юу гэсэн хичээл байлаа? Чөчнөд стандартад багш нь түрүү явуулсан юм лөө. За хүлээн авалтын төрөл ангиллыг ямар ч байсан явуулаад үзье. За тэр хичээл чи юун дотор байсан юм бол тоо? Харин тий. Зүг байна уу? За аваад үз.
Сүжигч төлөвлөлийн маркетинг гэсэн хичээл үү? Тэгээ бараг тэх байхад. Хүний нөөц орж ирсэн үү? Зочд төлөвлөлийн хүний нөөц гэсэн хичээл. Тэгвэл тэгвэл зочд төлөвлөлийн анги гэж тусдаа ангид ормооргүй юм да. Тэр бол их өөр ангид орох юм байх гэдэг гэж. За хичээлүүдээ маш сайн уншаад шалгалтанд бэлтгэх нь шүү дээ манайхаа. Тийм тэгээд ингээ орох нь тийм ээ. Энэ яа суутай юм бэ чинь. Байгаагүй тий. Харин тий. Харин тий. Зочдлын стандартаа явуулсан тий. Энийг сонирхолтой байдаг л гэж бодоод нэг зочдлын хувцлалт энэ талаар нэг лекц байна. Энийг явуулсан. Ямар хөө юм бэ? Онгоолгоо таар заяа. За өөр анаа ороод ирсэн. Айгуу одоо уншчихна. Сүлжээс олж байгаа тий. Уг нь айгу хурдан явдаг тий. Толрогийн хорж ирэг байгаа юм шүү. Одоо болроо орчих шүү дээ. Палверт. Улсын төрөл англи family сайн мэдгүй наа. Ямар сэдвээ сая орчоо гэдэг бас сайн мэдгүй. Хаагаад тавьчихсан үү сэдвээ? Хаачдаг нь юу гэдэг. Байна. Байна. Дармагч би хичээлтэй байна. Эргээд залгая. За. За. За түрүүнийх чинь За зүг байна уу? Биш үү? За зүтгэл нөгөө Хичээлрэн
тэгэхээр аргагүй байна л да. За багш нь тэр нөгөө хичээлээ одоо гаргая. Гаргаж байгаад явуулъя. Ямар нэртэйсэн нь. За. Амар. Хард. Уг нь үйлчлэгийн ажилтнанд тавигдах шаардлага гэдэг ингээд айгүй гоё хичээлүүд бол өгөн зөндөө байгаа л да. За хувцлалтыг зүгээр сонирхоод үзээрэй гэд нэг рүү нь явуулсан багш нь. За байц. Хүлээн авалтын төрөл гэсэн чинь биш байсан тий. Төрөл чинь хүлээн авалтын төрөл гээд буруу байсан тий. За хүний нөөц. За тэгээ багш нь одоо аль дотроос явуулсан бэ тэр нагаад PowerPoint энэ дотроос явуулсан баг та. Төрөл англиар стресс менежмент гэдгийг багш нь явуулчих. Менежер тавигдах шаардлага дэлхийн жишээлбэл үйлчлэгээний хэлбэрүүд гэсэн дотор байсан юм лөө. Тийм ээ тий. Мөн байна тий. Тийм ээ. Энэ дотор байсан. За одоо багш нь явуулт. За энэ их юм байгаа юм. За багш нь үйлчлэгээний хэлбэрүүд тийм ээ энэ юм байна. За энэ ингэ явуулчих. За дараагийнх нь үйлчлэгээний хэлбэрүүд. За алтан гэрэлд явуулаагүй л багш нь. Болроо болцсноо. Бодроод явуулсан байх гэсэн тий. Үйлчлэгээний хэлбэрүүд гээд явуулсан тий. Стресс менежмент. Стрессээс өөрийгөө яаж гаргах вэ гэд стресс нэлээ орцсон байгаа. Тэгээ уншаарай зэ хөөх юм байна. Бодроод явуулсан багш нэг стресс менежмент. За бодроор явуулчих. Стрессээс хэрхэн гарах те. Тэгээд багш нь энийг ороод тэгээд үргэлжлэл нь болохоор семинарын цаг дээр ингэж өгдөг байхгүй юу? Менежер хүн одоо ажилчтай стрессээс яаж гарах вэ гэдэг даалгавар өгдөг байхгүй юу? Тэгээд хичээл нь нөгөө айгу цаг нь бага юм төвчөө юм байна. Арай өөр байд юм байна. Тэгээд багш нь жоохон туршлагагүйчлээ та тэр. Тийм ээ. Гэрийн даалгавар айгу муу өгөөд явчлаа те. Муу өгчлээ те. Гэрийн даалгавар өгөөгүй. Даалгавар айгу хийдгүү хитнуттай болчихлоо шүү дээ. Өөрөө бэлэн материал өгөө. Яа, тэнэгээд байна. Харин тэгсээр. Харин тийм би тийм л идэм багтаа гэж боддогдсон ч үгүй юм. За одоо гурлаа болцсноо. Алтан гэрэл бүгдийг нь авцсноо. За.
За бүгдээрээ сайхан амарцгаарай. Тэгээ дараа 7 хоногт уулзъя. Дараа 7 хоногт хичээлээ сайн уншаад тестэнд бэлдээд амар ярихад бэлдээд амар яриха та хэд альцгүй бүгднийг нь уншиж яриад яах вэ? Лекц одоо юу гэдэг за бүгс нь хараад тий. Лекц 1 2-ыг одоо хин гэдэг юм уу цалман гэрэл гэдэг юм уу 3 4-ийн болохоор болроо гэдэг юм уу 5 6-гийн алтан гэрэл гэдэг юм ингээд аваад уншчих. Тэгээ тэр нэг ярьчихдаг уу? Ойлгосноо? Тэгвэл зүгээр үстэй. Тэгэхээр 1 2 нь болохоор журчлуудлын талаарх үүсэл хөгжил талаарх ойлголт үүсэл хөгжил тий. Тэгээд журчлуудлын ажил үйлчилгээний онцлог журчлуудлын эрдэмтдийн тодорхойлсон тодорхойлт тийм ээ. За дараа нь болохоор болроо болохоор журчлуудлын төрөл ангиллал зэрэглэл ангиллалтай. За тэгээд сегмент тавигдах шаардлага. Энийг болохоор болроо уншчих. За дараа нь алтан гэрэл байна уу? Алтан гэрлээ. Алтан гэрэл тэгвэл дэлхийн журчлуудлын шүлжээний удирдлага тэгээ менежерийн соёл тэгээд журчлуудлын стандарт өнөөдөр орсон стандартыг уншаад тэгээд түрээдэрдэг хөө. Тэр нь арай ойлгомжтой байх тхөө. Тэгээ би үүндээ ярьсныг сонсоод болрог болохоор төрөл ангиллал зэрэглэл ангиллалтай. Тэгээд журчлуудлын сегмент журчлуудал тавигдах шаардлага болроо. Сүлжээний удирдлага. Менежерийн соёл. Зөв. Тий. Ингээд уншаад ирвэл би үүндээ яриад өгчнөс тэгээд болох бах тийм ээ. Давхцахгүй. За тэгээд тест нь болохоор багш нь бэлдэж ирээд тест одоо яадаг юм бол яаж гаргадیں۔ Тэгээд юу тэгээ яаж чаадын багш мэдхгүй л. За өөр асууч ярих юм юу вэ? За сайхан амарцгаагаараа. Баяртай.